Бид энэхүү видео хичээлээр геометрт их хэрэглээтэй байдаг нэг үр дүнг батлах болно. Багтсан өнцөг гэдэг нь оройн тойрог дээр орших өнцөг юм. Тэгэхээр энэ бол манай багтсан өнцөг. Түүнийг кисигээр тэмдэглэе. Би энэ видео дээр кисигээр багтсан өнцөг болон өнцгийг тэмдэглэх болно. Энэ бол киси. Багтсан өнцөг. Энэ нь үүнтэй ижил номд тулсан төв өнцгийн 2-1-тэй тэнцүү. Хэдийгээр би маш олон төсөөллийн үг хэрэглэдэгч таныг миний хэлж байгааг хүлээн авч байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол киси. Энэ бол багтсан өнцөг. Түүний орой тойрог дээр оршиж байна. Хэрэв та энэ цэгээс гарсан хоёр цацраг зурвал, өөрөөр хэлбэл нэг цэгээс хоёр хөвч татвал тэдгээрийн төгсгөлүүд нь энэ тойргийг огтлно. Хэрвээ тойргийн хүрээний энэ хэсгийг болон түүний дотор хэсгийг авч үзвэл энэ бол кисид тулсан ном. Энэ бол маш хийсвэрэг. Гэхдээ үүний санаа нь маш амархан. Энэ бол кисид тулсан ном. Киси бол энд багтсан өнцөг. Түүний орой тойргийн хүрээн дээр оршиж байна. Харин төв өнцөг бол оройн тойргийн төв дээр оршдог өнцөг юм. Тэгэхээр энд байдаг гэж хэллээ. Би үүнийг ойлгомжтой болох гэж хичээж байна. Энэ бол тойргийн төв. Тэгэхээр энэ номд тулсан төв өнцгийг зуръя. Энэ нь энэ номд тулсан төв өнцөг юм. За нэг иймэрхүү. Үүнийг төтөгийн. Тэгэхээр энэ өнцөг киси, энэ өнцөг төтөө. Би энэ видеохоор киси үргэлж төтөгийн хагастай тэнцүү байдаг гэж батлах болно. Үүнийг баталснаар хэрвээ киси нь 25 градустай тэнцүү гэвэл төтөө нь 50 градустай тэнцүү байх ёстойг шууд хэлж болно. Эсвэл хэрвээ би төтөө 80 градус бол киси 40 градус гэдгийг шууд мэдэж болно. Тэгэхээр баталгааг хийцгээе. Үүнийг арилгалаа. Тэгэхээр нэг онцгой тохиолдлыг эхэлж үзье. Би нэг багтсан өнцөг зуръя. Гэхдээ нэг хөвч нь тойргийн диаметртэй давхцаж байхаар сонгоё. Тэгэхээр энэ бол ерөнхий тохиолдол биш, харин нэг тухайн тохиолдол юм. Үүнийг хараарай. Энэ бол миний тойргийн төв. Би үүнийг ойлгомжтойгоор хийх гэж хичээж байна. Энэ бол төв. Диаметрийг зуръя. Одоо багтсан өнцгийг тодорхойлъё. Энэ диаметр бол түүний нэг тал. Харин нөгөө тал нь магадгүй ийм байж болох юм. Үүнийг кисигийн. Хэрвээ энэ киси юм бол энэ урт радиус болно. Энэ бол манай тойргийн радиус юм. Тэгээд энэ урт бас манай тойргийн радиус болох бөгөөд тойргийн хүрээнээс тойргийн төв хүртэлх зай. Тойрог бол тойргийн төвөөс ижил зай дааслагдсан бүх цэгүүдээр тодорхойлогдно. Тэгэхээр энэ бол тойргийн радиус. Энэ гурвалжин бол адил хажууд гурвалжин. Түүний хоёр тал нь тэнцүү. Энэ хоёр тал тэнцүү гэдгийг нь илэрхий. Гурвалжны хоёр тал тэнцүү бол тэдгээрт харгалзах суурийн өнцгүүд мөн тэнцүү гэдгийг бид мэднэ. Тэгэхээр энэ мөн киситэй тэнцүү болно. Чи үүнийг олж харахгүй байж болох юм. Учир нь энэ хазаасан байгаа. Бид ихэнх гурвалжинг ийм харагдана гэж боддог. Хэрвээ би үүнийг R гэвэл энэ бас R болно. Тэгэхээр эдгээр хоёр тал тэнцүү, харин үүнийг киси гэвэл энэ өнцөгч мөн киси болохыг чи мэднэ. Адил хажууд гурвалжны суурийн өнцгүүд тэнцүү. Тэгэхээр энэ киси, энэ ч бас киси. Одоо төв өнцгийг харцгаая. Энэ бол ижил номд тулсан төв өнцөг. Тэгэхээр тэдгээр нь хоёулаа энэ номд тулсан шүү дээ. Үүнийг тодруулцгаая. Энэ бол ном. Тэдгээр нь хоёулаа үүнд тулсан байна. Тэгэхээр энэ бол манай төв өнцөг буюу төтөө. Хэрвээ энэ өнцөг төтөө юм бол энэ өнцөг юу болох вэ? Энэ өнцөг. Тэгэхээр энэ өнцөг бол төтөөгийн хамар өнцөг юм. Өөрөөр хэлбэл 180-аас хасах нь төтөө. Эдгээр хоёр өнцгийг нэмэхэд 180 градус болох бөгөөд тэдгээр нь нийлж шулуун үүсгэнэ. Тэдгээр нь бие биенийхээ гүйцэлд олно. Одоо бүгдээрээ эдгээр 3 өнцөг нэг гурвалжны өнцөг гэдгийг харж болно. Иймд эдгээрийг нэмэхэд 180 градус гарах ёстой. Тэгэхээр киси, нэмэх нь киси, нэмэх нь өнцөг буюу 180-аас хасах нь төтөөг нэмнэ.
Эдгээр 3 өнцгийн нийлбэр 180 градус байх ёстой. Эдгээр нэг гурвалжны 3 өнцөг. Одоо хоёр талаас нь 180 хасъя. Гисийн нэмэх нь гисий буюу 2 гисийгээс хасах нь төөтөө тэнцүү тэг. Хоёр талд төөтөөг нэмж өгье. Тэгвэл 2 гисий тэнцүү төөтөө болно. Мөн хоёр талыг 2-1-ээр үржүүлье. Эсвэл 2-т хуваая. Тэгвэл гисий тэнцүү 2-ны төөтөө болно. Тэгэхээр бид багцсан өнцгийг тодорхойлох онцгой тохиолдлыг диаметрийн дагуух засваргаар батлан харууллаа. Хэрвээ та эдгээр шулууныг засварг болгон харвал энэ нь диаметрийн дагуу багцсан өнцөг тодорхойлж байх болно. Диаметр бол энэ засваргийн нэг хэсэг юм. Тэгэхээр энэ бол диаметр дээр нэг тал нь оршиж байх тухайн тохиолдол юм. Бид аль хэдийн үүнийг ерөнхийлөн дүгнэх боломжтой боллоо. Одоо бид хэрвээ энэ 50 бол энэ 100 градус байхыг мэддэг боллоо, тийм үү? Ямар ч гисий, ямар ч төөтөөгийн хувьд гисийн төөтөөгийн 2-1 байна. Өөрөөр хэлбэл гисийгийн хувьд төөтөө 2 дахин их байна гэсэн үг. Харин одоо үүнийг хаанч хэрэглэж болно? Тэгэхээр бид энэ ойлголтыг хизээж ашиглаж болно. Бид гаргаж авсан энэ үр дүнгээ ашиглан одоо жоохон ерөнхий дүгнэлт гаргаж болно. Ийм байдлаар харагдах багцсан өнцөг байгуулцгаая. Тэгэхээр энэ нөхцөлд өнцгийн дотор талд төв байгааг харж байгаах. Энэ бол манай багцсан өнцөг. Тэгэхээр би ижил номд багцсан энэ багцсан өнцөг болон төв өнцгийн хоорондын харилцан хамаарлыг олохыг хүсэж байна. Энэ бол манай номд тулсан төв өнцөг. Магадгүй та энэ өнцгийг тодорхойлж байгаа эдгээр төгсгөлүүд буюу хөвчүүдийн аль ч диаметр болж чадахгүй байна гэж хэлж магадгүй. Хэрвээ тойргийн төв эдгээр хоёр хөвчийн дунд байвал бид диаметрийг зурж болно. Хэрвээ бид диаметрийг ингэж зурвал энэ өнцгийг гисий 1, энэ өнцгийг гисий 2 гэж тодорхойлж болно. Гисий бол эдгээр хоёр өнцгийн нийлбэр болно. Харин бүгдээрээ энэ өнцгийг төөтөө 1, үүнийг төөтөө 2 гэе. Бид дөнгөж сая гаргасан үр дүнг ашиглаж болно. Хоёр тохиолдолд хоёуланд нь манай өнцгийн нэг тал нь диаметр байгаа гэж үзэж болно. Тэгэхээр энэ гисий 1 төөтөөгийн 2-1 гэдгийг бид мэднэ. Харин энэ гисий 2 нь төөтөөгийн 2-1. Тэгэхээр гисий 1 нэмэх нь гисий 2, эндээс гисий 1 дээр нэмэх нь гисий 2 нь эдгээр хоёр зүйлтэй тэнцэнэ. Төөтөө 1-ийн 2-1-ийг нэмэх нь төөтөө 2-ийн 2-1. Гисий 1 нэмэх нь гисий 2 нь эхний багцсан өнцөг буюу бид түүнийг жинхэнэ гисий гэж авч үзье. Энэ бол гисий. Харин энэ нь төөтөө 1 ба төөтөө 2-ын нийлбэрийн хагастай тэнцүү болно. Төөтөө 1 төөтөө 2-ын нийлбэр хэд вэ? Тэгэхээр энэ бол бидний ажиллаж байгаа манай төөтөө буюу төв өнцөг юм. Тэгэхээр одоо бид гисий тэнцүү 2-1 төөтөө гэдгийг харж байна. Бид сая баг зэрэг ерөнхий тохиолдол буюу тойргийн төв нь бидний өнцгийг тодорхойлж байгаа хоёр цацрагийн дотор талд орших үед батллаа. Бид одоогоор илүү хүнд нөхцөлийг авч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл илүү ерөнхий тохиолдол буюу энд манай тойргийн төв багцсан өнцгийг тодорхойлох хоёр хөвчийн дотор оршоогүй байх үед авч үзье. Үнийг зуръя. Энэ бол манай орой байг. Энэ бол тодорхойлох өнцгийн маань нэг хөвч. Харин энэ бол тодорхойлох өнцгийн маань нөгөө хөвч нь. Тэгэхээр өнцөг энд байна. Үүнийг гисий 1-ийг бүгдээрээ харилцан хамаарлыг хэрхэн олох вэ? Энэ номд тулсан гисий 1 болон төв өнцгийн харилцан хамаарлыг хэрхэн олох вэ? Тэгэхээр энд байгаа номын тухай ярьж байна. Энэ номд тулсан төв өнцөг энд байна. Үүнийг бүгдээрээ төөтөө 1 гэе. Бидний хийж чадах зүйл бол багцсан өнцгийнхөө нэг тал нь диаметр байх үед сая үзсэн зүйлээ ашиглах хэвтал юм. Тэгэхээр диаметрийг энд зуръя. Эцэст нь бүгдээрээ энэ өнцгийг үүний 2-1 гэдгийг батлах гэж байгаа. Энд үүсч байгаа энэ өнцгийг гисий 2 гэе. Харин энэ нь энэ номд тулсан өнцөг. Үүнийг арай бараа өнгөөр будъя. Тэгэхээр энэ номд тулж байгаа төв өнцгийг бүгдээрээ төөтөө 2 гэе. Одоо энэ видеоны дээхийн хэсэгт дурдсанаар гисий 2 төөтөө 2-ын 2-1-тэй тэнцүү гэдгийг бид мэднэ, тийм үү? Тэд диаметрээр ерөнхий нэг талтай. Энэ өнцгийн хувьд нэг хөвчин диаметр болж байна. Тэгэхээр гисий 2 нь төөтөө 2-ын 2-1-тэй тэнцүү болно.
сүүлийн видеонд үзүүлснээр энэ яг ийм. Зөв. Энэ бол багтсан өнцөг. Түүний нэг хөвчин диаметртэй давхцаж байна. Тэгэхээр энэ нь үүнтэй нэг номд тулсан төв өнцгийн 2-1 болно. Одоо энэ том өнцгийг харцгаая. Энэ том өнцөг энд байна. Гисийн 1 дээр нэмэх нь гисийн 2. Тийм ээ. Энэ том өнцөг бол гисийн 1 дээр нэмэх нь гисийн 2-той тэнцүү. Энэ нь энэ бүтэн номд тулсан мөн түүний нэг хөвчин диаметр бөгөөд энэ том өнцгийг дахин тодорхойлж байгаа. Тэгэхээр энэ нь үүнтэй ижил номд тулсан төв өнцгийн 2-1 болно. Бид энэ видеонд өмнө үзүүлчихсэн зүйлийг л ашиглаж байна. Тэгэхээр энэ нь төвдөө 1 нэмэх нь төвдөө 2 гэсэн энэ том өнцгийн 2-1-тэй тэнцүү байх болно. Тэгэхээр бид өмнө нь энэ бичлэгэн дээр сурсан зүйлээ ашиглалаа. Одоо бид энэ гисийн 2 нь төвдөө 2-ын 2-1 гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр энд орлуулга хий. Гисийн 1 дээр нэмэх нь гисийн 2 гэхийн оронд төвдөө 2-ын 2-1-тэй тэнцүү төвдөө 1 дээр нэмэх нь төвдөө 2-ын 2-1 гэж бичиж болно. Хоёр талаас төвдөө 2-ын 1-ийг асвал бид үр дүндээ хүрэх болно. Тэгэхээр гисийн 1 тэнцүү төвдөө 1-ийн 2-1 болно. Ингээд боллоо. Бид энэ тохиоллолоор тойргийн төв нь өнцгийнхөө дотор гадна байгаа хэсгээс мөн нэг тал нь диаметр дээр байгаа хэсгээс үл хамааран багтсан өнцг нь үргэлж нэг номд тулсан төв өнцгийнхөө 2-1-тэй тэнцүү байдаг гэдгийг баталлаа. Тэгэхээр өөр бусад ямар ч өнцгийн хувьд дээрх тохиолдлуудын аль нэгээр байгуулагдана. Өөрөөр хэлбэл бид бүх тохиоллыг хийчихсэн шүү дээ. Тэгэхээр одоо таныг олж авсан үр дүнгээ ашиглан геометрийн илүү сонирхолтой баталгаануудыг хийж чадхаар болсон гэдэгт итгэлтэй байна.